Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй бааз цэнгэний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг билээ. 9-р сарын байдлаар хууль тогтоомж удаа зөрчиж байгаа талаар холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Үүнд сүүлийн үеийн залуусд ихээр үйлчлүүлэх болсон томоохон диско клубүүд ч энэ шалгалтанд бүдэрч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байна. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад эрэхгүй болдог бөгөөд нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт шалгалт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны арга хэмжээгээр баримтлах хүртэл хуулийн залтууд байдаг бөгөөд нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна гэдгийг нийслэлийн цагдаагийн газрын архитан согтуурахтай тэмдэг засгаас мэдээллээ. Дараагийн мэдээг хүргэе. Нийслэлд энэ жил авто замын бүтээн байгуулалтын олон